ардчлалын анхны цуглааныг оюутнууд эхлүүлж, их үйл хэргийг төгс ялалтанд хүрэхэд гол хүч нь оюутнууд байсан. Эх орондоо үг хэл бие сэтгэлээ зориулж ардчилсан хувьсгалыг ялахад хүргэсэн бааtruуд бол оюутан залуус гэдгийг Ахмад ардчлагчид хэлж байна. Тэд гавьяа шагнал ашиг хонжоо бодож ардчлалын төлөө зүтгээгүй, тэдний гавьяаг төөх мартах учиргүй гэдгийг онцллоо. Бид ирээдүгөө харсан олон зорилтуудаа дэвшүүлж ард түмэнтэйгээ хамт байдаг юм өдөр юм аа. Өнөөдөр энэ жилийн хувьд бол ямар онцлог гэхээр энэ жил бид ардчилсан хувьсгалыг 25 жил яваад тэмдэглэж байгаа. Ардчилсан хувьсгал гэдэг бол үнэхээр ард түмний хувьсгал байсан. Ард түмний хүүхдүүд бол оюутнуудын хувьсгал байсан юм аа. Өнөөдөр одоо зохиолч Чирнжугаа бас оюутны хөдөлгөөн, оюутнуудын хувьсгал оруулсан хувь нэмрийг тэмдэглэж энэ сайхан ном төрүүлсэнд бид маш баяртай. Сүхбаатарын талбайд болсон ардчилсан хувьсгалын төлөөх тэмцлийн цуглаанд 90,000 орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний 80% нь оюутнууд байсан гэдгийг ардчлалын алтан хараацсан эцэг Цэрэн дурссан. Энэ түүхийг Монголын оюутнууд 1990 оны ардчилсан хувьсгалд номонд дэлгэсэн гэдгээрээ онцлогтой гэлээ. Оюутны хөдөлгөөнд оролцсон байгууллага хүмүүсийн тухайд гэвэл ховдын оюутнууд идэвхтэй 2 зэрэг ном гаргасан байдаг. За мөн оюутны байгууллагын түүхийг нийтэд нь авч утсан ийм урт хугацаанд нь авч утсан ном 3 ширхэг ном байдаг. За ингээд дараачийн ном нь болохоор үйл явдлын тэмдэглэл энэ ном болж байгаа. Энэ бол халуун түүх, шин түүх. Альва шинжиллийн хөдөлгөгч хүчин залуучууд тэр дундаа оюутнууд байдаг нь дэлхийн жишг. Энэ л жишгээр олон оронд өрнөсөн тэмцлийн магнад оюутнууд явж зарим нь амь насаараа хөвгөрсөн байдаг. Монголын оюутнууд ч ялгаагүй өөрчлөлт шинжиллийн төлөөх хөдөлгөөний гол оролцогчд нь байсаар иржээ.